Энэ хамтран ажиллах тухай Монгол Улсын засгийн газар одоо уур амьсгалын ногоон сангийн хилцээрийг сойрхон батлах нь бол туйлын зүйтэй. Тэгээд энэ яг хилцээр дээр одоо манай Бочаргал сайд одоо бас үнэхээр энэ дүн дээр хүч хөдөлмөр гаргаж өчнөө олон жилийн хугацаанд бас ажиллаж байгаад бас бүх энэ манай аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооныхноос танд бас талархал илэрхийлье. Яагаад вэ гэхээр ерөөсөө энэ нэгдсэн үндэсний байгууллагын суур конвенц болох биологийн олон янз байдлын тухай конвенц, уур амьсгалын конвенц, за цөлжилттэй тэмцэх конвенц энэ болгоны бас нэг Монгол улсынхаа нүүр царай болоод явж байсан дэлхийд танигдсан ийм хүн өөрөө бас энэ ногоон санг Монголд нутагшуулах, Монголд оруулж ирэх энэ ажил дээр амтнаасаа явж байсан. Тэгээд бас ингээд үр дүнгээ гаргаж ирж байгаа явдал нь бол бас их талархууштай байна. Яг өнөөдрийн байдлаар бол одоо 200 сая долларын Америк долларын бас энэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Гэхдээ хэрэгжилтэн дээр нь бас нэг анхаарах ганц хоёр зүйлүүд нэлээд их байгаа гэдгийг бас та нар бүгдээрээ бас мэдж байгаа. Тухайлбал гэхэд мэдээж одоо манай бодлого маань өөрөө төвлөрлийг сааруулах, за шүлжилттэй тэмцэх энэ ажлууд дээр бас энэ байгаль орчны бодлого нэлээд төлхөө анхаарж байгаа. Тэр үүднээсээ үзэхээр энэ эко хорооллыг Улаанбаатар орчимд байгуулахаасаа илүү магадгүй хөдөө орон нутагт энэ ажлын байрыг бий болгох, төвлөрлийг сааруулах дээр илүү их онцгой анхаарах нь зүйтэй юм болов гэсэн ийм бодол байна. Тэгэхээр энэ рүү хэрхэн энэ төсөл хөтөлбөрүүдэд чиглүүлж байгаа вэ гэсэн асуудал байж байна. За хоёр дахь асуудал маань болохоор одоо ерөөсөө л мэдээж альва энэ ногоон сангийн санхүүжилтийг илүү ард иргэдэд нийцтэй, илүү ойлгомжтой. Тэгээд энэ байгальтайгаа өөрөө үргэлж мөнхийн хармонид буюу одоо зохицож амьдарч идэг энэ ард иргэд маань бол монголчууд өөрсдөө. Тэр дотроо бол энэ яг хөдөөгийн иргэд, малчид улсууд байгаамаа. Тэгэхээр тэр үүднээсээ яг энэ хөдөө орон нутгийг бас хөгжүүлэх тал дээрээ орон нутгийн иргэдэд түшгэлсэн энэ байгаль орчны менежментийг хэрхэн оруулж байна. Тэр дотроо энийг орон нутгийн иргэдэд түшгэлсэн. За хувийн сектороо оруулсан одоо энэ орон нутагт бас энэ хувийн компаниудын үйл ажиллагаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжсэн банкны зохицуулалт орчихсон, олон улсын байгууллагын зохицуулалт орчихсон. Ингээд ерөнхийдөө public private partnership хэлбэртэй тэгсэн мөртлөөсөө бас яг энэ ногоон сан энэ механизм маань өөрөө цогц байдлаар ажиллах тал дээр бас та нар нэлээд их анхаарлыг хандууллаач гэж бас хүсэж байна. За дараагийн нэг асуудал маань бол тэртээ тэрнгүй энэ COVID-19-ийн цар тартагтлын үед бол дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөж байгаа. Дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөж байгаа. Монгол ч гэсэн бас яг энэ өөрчлөлтөнд таарж ингэж өөрийнхөө бодлогоо зохицуулж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө ерөөсөө бид нар энэ байгаль орчиндөө хамгийн ээлтэй бодлого явуулах зайлшгүй шаардлагатай бэ гэдгийг тэртээ тэрнгүү дэлхийн энэ ертөнцийн бүх хүнд ухамсарт нь ойлгоод ирчихэж байгаа. Энэ цар тахлын үед одоо бас бид нар дасан зохицох. Тэгээд магадгүй энэ үеэс хамгийн их байгальтайгаа ойрхон ээлтэй ажиллаж амьдардаг монголчуудын хувьд энэ ногоон фондыг ашиглах ямар арга зам илүү байх тийм магадлалууд нь хэр байна вэ? Тэгээд энэ нь өөрөө бол мэдээж дэлхийд дээр ингээл гарч байгаа юмнууд нь COVID-19-с болтлол Европын байгаль орчин ч гэсэн сэргэж байна, Америкийн байгаль орчин сэргэж байна, Антарктид сэргэж байна, тэр Арктик. За 1 минут намж өгөө дэргшөөнд. Арктик сэргэж байна гэд энэ болгоныгоо бид нар илүү болгохын тулд магадгүй одоо тэр ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага одоогийн байдлаар зөвхөн хас банк ажиллаж байгаа болвол хас банкаас тэлсэн бодлого ялангуяа энэ ногоон банкыг хөгжүүлэх тал дээр бүр заскаас ер нь ихээхэн анхаарч ажиллах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энийг нь одоо хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд тийм ээ аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд маань хэрхэн ногоон болох тал дээр илүү их анхаарах зайлшгүй шаардлагатай болоод байна. Тэгэхээр энэ банкуудыг чадваржуулах, эднэрийн чадварыг улам их бэхжүүлэх тал дээр энэ ногоон сангийн механизм хэр их нөлөөлж байна гэдэг ийм асуултууд байна. Баярлалаа. За 3 дугаар микрофон. Очрол дарга явуул.
Баярлалаа. Тэгэхээр юуны одоо Улаанбаатар хотын орлого нийцсэн хорооллын асуудал бол яг Улаанбаатартын агаарын бохирдол маш их хугацаа яригдчихсэн учраас энэ давхар үр ашиг гэдгээр нь күлэнгийн хий бууруулах агаарын бохирдлын асуудлыг шийдэх гэдэг утгаар нь бид яасан 10,000 айлын орон сууцтай болгочих юм бол үндсэн тэр хэмжээгээр одоо зөвхөн яндангийн тооц өрхөөс гадна одоо ариун цэврийн юу одоо бизнес газрын тэргээд хөрсний бохирдол бууруулах олон давхар үр ашигтай байсан учраас энэ төслийн эхний ээлжинд одоо явуулсан маань гэдэг энэ бол бас жижиг төсөл биш. Нийт дүнгээр нь 543 сая долларын төсөл явж байгаа. Тэгэхээр энийг бид намжтай хэрэгжүүлж чадах юм бол бас олон давхар үр ашигтай. Тэгэхээр цаашдаа хөдөө орон нутгаар одоо чиглүүлэх ёстой гэдэг мэдээж хэрэг бол одоо маш зүйтэй санаал. Яг тэгэхээр ер нь олон улсын байгууллагууд нэгнийгээ ярихад энэ төслийг хэрэгжүүлэхдээ голдуу төв нутгаар өөрөөр хэлбэл янз бүрийн тээвэр логистикийн зардлын тэр хин хүйднээс төв нутг руу ингээд их сонирхол яриад байдаг. Хязгаар нутгийг яг жинхэнэ урамсгалын өөрчлөлтөнд шууд өртөж байгаа тэр хэсэг рүү ер нь хандах сонирхол багтаа. Энийг бид зориуд ярьж олон улсын байгууллагууд тайлбарлаж жинхэнэ тэр урамсгалын өөрчлөлтөнд өртөж байгаа хэсэг рүү хандуулна гэдэг юмыг бид ярьж байгаа. Тэгмээс таны гаргасан энэ саналыг бол одоо бид ярьж байгаа. Гэхдээ цаашдын энийг бол манай засгийн их хурлын байр суурь гэдэг утгаар нь бид бас нэмж тайлбарлаж одоо ялангуяа ногоон хөгжлийн одоо бодлого үзэл баримтлал саяын одоо их хурлаар баталгаар яригдж байгаа алсын хараа энэ бичиг баримтад туссан зарчмын асуудлуудыг бид нь олон улсын байгууллагуудтай ярьж тайлбарлаж өрөөгөөстэй төсөл хэрэгжүүлэх талаар одоо байгалийн аян жуулчлал яам бусад холбогдох яамд идэвхтэй ажиллана байхаа гэж ингэж бодож байна. За баярлалаа. За гişүүд асуулт асууж дууслаа. Үг хэл